чадвар, үйлдвэрлэлд төсөл. Монгол улсын барилга, уул уурхайн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, хөдөлмөрийн зах зээлд мэрэгжлийн чадварлаг боловсон хүчний эрэлт тасралтгүй өссөөр байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тоон болон чанарын хүрээнд хангах, мэрэгжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын мэрэгжлийн болон хөдөлмөр эрхлэх ерөнхий ур чадварыг дээшлүүлж, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх зорилгын хүрээнд ур чадвар үйлдвэрлэлд зорилттой төсөл, эрэлттэй ажилтны нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сургах, хөгжүүлэх, ажлын байранд зуучлан ажиллуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ур чадвар үйлдвэрлэлд зорилт төслийг оюу толгой компани, GCR Mongolia компани, SMS компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, түншлэлд суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсролын сургалт төсөл, мэрэгжлийн боловсрол, сургалт түншлэл, төрийн бус байгууллагууд санаачлан санхүүжүүлж хэрэгжүүлж байна. Ур чадвар үйлдвэрлэлд төслийн онцлог нь ажил олгогчид нэгдэн уг төслийг санаачлан санхүүжүүлж, мэрэгжлийн болон хувь хүний хөгжлийн харилцааны өндөр ур чадвартай ажилтныг бэлтгэн ажлын байраар хангаж байгаа юм. GCR Mongolia компани оюутлогоо төсөл дээр барилга уул уурхайн чиглэлд ажил гүйцэтгэж байгаа. Манай одоо Политехник коллеж, МСУ-д сургалтын төвүүдийн сургалтын програм төгсөж байгаа оюутнуудын чадамж, чадварыг сургуулиас нь төгсөж гарсны дараа ажиллах аж ахуй нэгжүүдийнх нь хүлээлтэд илүү ойртуулах зорилготойгоор бид нэр ерөнхийдөө энэ төслийг санаачилж оюутлогоо компани, GIZ тэгээд VEDP-тэй хамтарч ингэж хэрэгжүүлэхээр жилийн өмнөөс ярилцаад бид энэ төсөл маань одоо ингээм амжилттай хэрэгжиж дуусчих шиг байна. Бид нар энэ төслөөс юу хүлээж байгаа гэхээр илүү олон мэрэгсэн монгол залуучууд барилга уул уурхайн салбарт гадаадын мэрэгчлүүдээс тутахгүйгээр ажиллах тийм чадвартай болоод оюутлогоо төслүүдэд тусгаад гарч ирэхэд ерөнхийдөө дэлхийд танигдсан өөр оюутлогоос бусад төслүүд мөн энэ бүсийнхаа улсуудад ч ажил хийх тийм боломжтой ерөнхийдөө боловсон хүчин бэлтгэх болов гэсэн тийм найдвартай бидэд ажиллаж байна. Төсөл нийт 6 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол Солонгосын политехникийн коллежийн 21 сурагч, барилгын политехникийн коллежийн 39 сурагч, техник технологийн политехникийн коллежийн 35 сурагч, Дархануул аймаг дахь уул уурхай эрчим хүчний политехникийн коллежийн 32 сурагч, Иш отхон бэлгийн нэрмжид технологийн сургуулийн 39 сурагч, Дорнод аймаг дахь политехникийн коллежийн 41 сурагч, Өмнө Говь аймаг дахь политехникийн коллежийн 74 сурагч, нийт 318 суралцагчдыг Skillset 1 төвшин буюу оюутлогоо компани техникийн чиглэлийн ажилчдын ур чадварын доод түвшинд тавьж байгаа шаардлага, Австралийн инженерийн суурь ур чадварын шаардлагад нийцэх агуулгаар сургалтанд хамруулсан. Ур чадвар үйлдвэрлэл төсөлд хамрагдсанаар манай сургуулийн мэрэгжлийн сургалтын багш нар сургалт семинарт хамрагдаж, сургалтын хөтөлбөрийн шинжилтээр ажилласан манай сургуулийн хувьд маш үр дүнтэй, өгөөжтэй төсөл болсон. Төслийн маань зүгээс бас нэлээд их анхаарал тавилаа. Сүбэтэ майнинг сервис компани зөвлөхүүд, туршлагатай зөвлөхүүд ирж багш нартаа зөвлөлдлөө, оюутан сурагчид арга зүйн зөвлөгөө өглөө, хамтарч бас шийдэл төрөх сайхан хамтын ажиллагаа байж энэ төсөл маань амжилттай өндөрлөлөө. Төсөл хэрэгжих явцдаа суралцагчдад сар бүр тэтгэлэг олгож, танхимын болон дадлаг хичээлд шаардлагатай бүхий л материал хэрэглэгдэхүүн, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангаж, үйлдвэрлэлийн дадлагын орчин бүрдүүлж, аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримтлан ажиллахад сургажээ. За тэгэхээр энэхүү ур чадвар үйлдвэрлэл төсөл маань бол сурагчид болон багш нарт аль альнд нөгөөж ихтэй сургалт болсон төсөл болсон гэж үзэж байна. За тэгээд хүүхдүүд бол одоо 100 мянган төгрөгийн тэтгэлэгтэй багш нар дээрээс нас багшлсан хугацаанд тэтгэлэгтэйгээр ингээд ажилласан. За манай сургалтууд бол одоо гадны байгууллагууд, эвийн тэтгэгч байгууллагууд бол оролцож бидний одоо сургалтын материал болон мөнгөний дэмжлэгийг үзүүлсэнд бол одоо бас их баярлалаа. Энэ дэмжлэгийн тусалцаагаар бол сургалт бол үр дүнтэй явагдсан гэж бодож байна.
Төслийн хүрээнд өндөр ур чадвар, ажлын байрны шаардлагад нийцэх мэрэгжилтэй ажилтан бэлтгэхийн тулд инженерийн суурь ур чадвар, хувь хүний хөгжил, харилцаа зэрэг агуулгын хүрээнд сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн. Сургалтын хөтөлбөрийг заах багш нарыг сургалт эхлэхээс өмнө тусгайлан сургалтанд хамруулан мэрэгжлийг нь дээшлүүлсэн байна. Багш нар бол одоо манай сургуулиас нийтдээ 3 багш нар хамрагдсан. Гуруулаа бол одоо энэ инженерийн боловсралтай багш нар өмнө бас одоо сургалт явуулахад хамрагдсан байсан. Ингээд багш нар маань одоо тэр сургалтыг зохион байгуулж, оюутнуудтайгаа цуг хөгжиж, оюутнуудтайгаа цуг сурч, оюутнуудтай мэрэгжил эзэмшүүлж, тэднэртэй бол үнэхээр тус тэмтэй ингээд сургалт болсон гэж бодож байна. Төслийн сургалтаар Монгол улсын мэрэгжлийн боловсрол сургалтын салбарт анх удаа Moodle системийг нэвтрүүлсэн юм. Moodle системийн онцлог нь сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээ, багц сурагчид сургалтын албаны үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л мэдээллийг багтаасан онлайн цогц систем юм. За төслийн хүрээнд бол одоо манай суралцагчдад үлдэж хоцорж байгаа юмуд гэх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юу юм бэ те? Тэгээд модуль сургалт гэж ямар сургалт байдгийг өглөө 8 цагаас оройн 16 цаг 17 цаг хүртэл суухад ядрахгүйгээр яаж хичээлийг удирдах явуулах боломжтой юм гэдэг энийг бол одоо суралцагч хүүхдүүд багш нар маань бол нэлээд сайхан тийм төлөвлөгөөтэйгээр төлөвлөгөөний дагуу хэрхэн сургалтаа удирдах гэдэг иймэрхүү зүйлүүд бол бас нэлээд сууж үлдсэн байхаа гэж бодож байна. За энэ хүүхдүүд маань төгсөөд одоо хүнд болон хөнгөн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, барилгын салбаруудад бүх л одоо автоматжсан тоног төхөөрөмж хаана байна тэр бүх салбаруудад ажиллах боломжтой хүүхдүүд. Оюутан болон өөрийн гэсэн файлын хавцтай. Энэ файлын хавцсан дотроо бол тухайн одоо чадамжийн нэг хийж гүйцэсэн ажлын даалгаврууд, нотлох баримтууд, тооцоолууд ингээд бүгдээр хийгдсэн байж байгаа. За энэ нь бол тухайн одоо оюутан тухайн чадамжийн нэгжийг эзэмшсэн одоо эзэмснийг илтгэх нотлох баримтууд болж байгаамаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх талаар би огт мэдлэггүй байсан. Энэ сургалтанд хамрагдсны хувьд би хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх талаар ерөнхийдөө анхны болон дунд чатны мэдлэгийг олж авсан. Энэхүү сургалтыг зохион байгуулсан GIZ мөн Subatel Mining Service болон GCR компани мөн сургуулийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байна. Төслийн сургалтыг хэрэгжүүлсэн мэрэгжлийн боловсрол сургалтын үйл явц чанартай суралцагчдын эдүх оролцоо хамгийн өндөр байж ирээдүйдээ итгэлтэй эх орны бүтээн байгуулалтыг цогцлох шинэ гарааны эзэд болох нь тодорхой.